Монгол Улсын ерөнхий сайд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг анхны инженерийн фермийн үйл ажиллагаатай танилцлаа. Фермийг Solid Partners Group компани 5 жилийн өмнө нээжээ. Нийт 225 тэмээтэй, үүний 160 инг. Өнөөдрийн байдлаараа 70 инг сааж өдөртөө 140-с 150 литр сүү авч байна. Нэг ингнээс 2.1 литр сүү буюу бэлчээрийн тэмээнээс 2 дахин их сүү авч байгаа юм байна. Зуны улиралд 4 хүртэл литр сүү авдаг гэж фермийн удирдлагууд танилцуулжээ. Инг саахта зориултын саалтуур ашигладаг учраас сүүний гарц нэмэгдэх цаг хугацаа эмнэх зэргээр бүтээмжийг өсгөжээ. Бид нар уламжлалтаар бахан хоормыг зарж эхэлж байсан. Тэгэнгүүт ер нь нэг дотоодын хэрэглээ хоормоны хэрэглээ ерөнхийдөө бага байсан. Тэгэхээр ингэнээс үг илүү хүмүүсийн хэрэглэдэг ойр хэрэглэдэг бүтээгдэхүүн хэрэглэгчтэй илүү ойртуулах юм бол ингэнээс үний хэрэглээ илүү олон болоод яг зах зээл бий болох юм бол одоо ингэнээс үний салбар хөгжих гээд байна гэж харж байна. Solid Partners Group компани 15 хүнийг ажлын байраар хангаж байна. Тараг, ундаа, хураа сүү зэрэг нийт 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлдэг. Цаашид бүтээгдэхүүнээ экспортлох зорилт тавьжээ. Улсын хэмжээнд 60,000 инг сааж 4,000 литр сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Гэхдээ үүний өмнө бүтээгдэхүүнийг дотооддоо таниулах зах зээл бий болох нь хамгийн чухал байна гэж тус компани захирал ярьж байсан юм а. Ерөнхийдөө бол Монгол орны нөхцөлд тэмээний сүн маань нэг толгой ингнээс авах одоо гарц багтай. Тийм учраас юун төрөнд нэг жингнээс авж байгаа сүүнийхээ гарцыг нэмэгдүүлэх. Нөгөө төгөр болохоор сайланд хамрагдаж байгаа хувь нь маш бага байдаг. Тэгэхээр аль болохоор олон ингийг сайланд хамруулж одоо ингний тэмээн сүргийн маань амьдын ашиг шин болох сүүг зах зээлийн эргэлтэнд оруулснаар бол одоо их олон талын ашигтай. Хэрэглэгчдэд бол эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой, хүнс тэжээлийн болон биологийн өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн нөлөөлөл. Solid Partners Group компани гитийн зорилго Монгол тэмээний сүм бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах, Монголын брэнд бий болгох гэж тодорхойлжээ. Тиймээс малчид бусад аж ахуйн нэгжид туршлага судлах боломж олох үүднээс фермээ инкубатор хэлбэрээр ажиллаж байгаа юм байна.